За самсан 11-р сарын 22-ны нийтийн шинжилгээг та бүхэнд хүргэж байна. За энэ евро доллар 1 цагаар өснөгт харагдаж байна. За энд бидний зурсан өснөгт. За эндээс дэше өсөөд эхний ээлжинд 1.3500-ыг эндээс эргэж буугаад доошоо 34 35 хүртэл явна гэсэн тооцоотой байсан. За эндээс эргэж өсөөд манай resistance zone руу ороод ирсэн байна. За яг одоо энэ явж байгаа хэсэг бол бас нэлээд хүчтэй resistance цэг болох нь харагдаж байна. Энэ бол ерөөхдөө нэлээд хүчтэй resistance цэг болно. За эндээс Европын зах зээл онгоод ерөнхийдөө онгойхон өмнө нэлээд дээш нь татчихлаа. Одоо эндээс эргэж татах юм бол эхний ээлжинд 34 60 70 гэсэн юм бас харагдаж байна. Ерөнхийдөө юм харагдаж байна. За эндээс доош сэтгсэн тохиолдолд энэ дээр 34.00 гэсэн хүчтэй цэг хүлээж байгаа. За эндээс өслөө ихэд ер нь бол эхний ээлжинд 36.00-ыг хүрнэ. За эндээс дэше 36.50 гэсэн цаг харагдаж байгаа. Тэгэхдээ энэ 35.60 гэсэн цаг бол бас нэлээд хүчтэй сэргүүцэх цаг болохоор харагдаж байна. За фунтын хувьд 1.5700 гэсэн нэлээд хүчтэй саппорт юм aastлаад 56.20 56.10 энэ орчимд нэлээд хүчтэй саппорт ирээд мөрөгцсөн харагдаж байна. За одоо эндээс эргэж өссөн тохиолдолд 1.5700-ыг дороос нь шалгаад эргэж унах магадaltaй. Одоо энэ саарл бүс маань үндсэндээ бол resistance цэг болчихж байгаа. За эндээс эргэж унахад бол 56.10 энэ цагээ сэтэлнэ. Сэтэлсний дараа бол эндээс доошоо дахиад энд 56.00 харагдаж байна. Дараагийн цаг нь 50.55 энэ хүртэл доош явчих боломжтой. За өсөхөд бол эхлээд 1.5700-ыг сэтэлнэ. Сэтэлээд ирэхэд дэше явахад бол 57.50 гэсэн. За ер нь бараг дэше 58 хүртэл энэ орчмыг нэлээд хүчтэй цаг бол ер нь сата болох хаа. За энд ингээд тэмдэглээд орчихъя. За долларын хувьд бол одоогийн 77.03 өглөө баг зэргийн савсан өөрчлөлтгүй. Еврочийн хувьд бол одоогийн 1.2366 бас тодорхой өөрчлөлтгүй байна. За алтны тухайд нэлээд том уналт орж ирсэн. Манай 1700-ийн саппортыг бол доошоо цөмсөдлөд ороод ирсэн харагдаж байна. За энэ дор энэ 1660-аас 1650 энэ хооронд бол дахиад нэг хүчтэй саппорт өссөн байгаа нь бол харагдаж байна. За нэг өдрөөр энэ нэг суур саппортоос resistance дэше Fibonacci-ийн дор татаад үзье. За ингээд татаад харахад энд энэ улаан өнгөтэй 61.8 гэдэг Fibonacci-ийн сая татсан тор маань энд дор 16 төвдөр давхцаж ирж байгаа харагдаж байна. За энэ бол хүчтэй саппорт болно. Энэ давхцаж байгаа энэ бол хүчтэй саппорт цаг болно. За энэ дээр саяын тасаа Fibonacci-ийн 50% маань энэ 1700 дээр харагдаж байгаа. Энэ бол бас нэлээд хүчтэй resistance цэг болж магадгүй. За ер нь алт бол Fibonacci-ийн
Фибоначчигийн 50% дээр ер нь ихэвчлэн саатдаг. Энэ удаа бол 61.8 хүртэл рүү нэлээд унчлаа. Дээрээс нь энд гарсан гапыг нөхсөн байдалтай харагдаж байна. Тэгэхээр 1665-ын орчмоос бол ерөөхдөө нэлээд томоохон бай хийгдэж болзошгүй гэж миний бие үзэж байна. За бай хийх юм хэд хэдэн цагуудыг анхаарах хэрэгтэй. Хамгийн ихний цаг бол энэ 50 болох нь 700 хэрхэн сэтлэх вэ гэдэг байна. За дараа нь 1730 гэдэг цэгийг хэрхэн сэтлэх вэ гэдэг байна. Үүний дээр дахиад 1700 1800 гарсан нэг цаг байх хэрэгтэй. Үүнд 818 гэсэн цэгийг сэтлэх шаардлагатай болно. Энэ бол нэлээд чухал цэгийн тооцогдож байгаа. За хэсгийн тул тахлын 736. За эндээс унлаа гэхэд бас нэлээд чухал цаг бол энэ 1650 бол тодорхой. За энийг сэтэлсэн тохиолдолд бас 1600 хүртэл унчих ийм боломж бол бий. За ер нь доотлон энэс доош унахгүй байх л гэж бодож байна. Ер нь ийш ороод ирсэн тохиолдолд бол дэлхийн хэмжээнд нэлээд томоохон бай захиалгууд орж ирэх байх. Ер нь рейнж бол энэ бидний зурсан 1900 813 1600 энэ хэдэн цагийн хооронд л нэлээд доктортой бүр ирэх хавар хүртэл ч юм уу энэ доктортой явах магадaltaй. Энэ хэдэн зураасууд маань одоос сүүлд анхаарч яхад илүүдэхгүй юм зураасууд болж байгаа хаа. За өнөөдөр ингээд өндөрлөө.